байцгаана уу? Та бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. Номын ертөнц клубын байгаль экологийн тухай 50 номын подкаст ороход бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар бид нэр гурвуулныг заваар гэдэг номны талаар ярилцахаар мөнгөлтэйгээ хүрэлцэн ирсэн байна. Сайн уу мөнгөлтэй? Сайн уу? Gerald K. Jeremy маань гурвуулныг заваар гэдэг номн дээр юу гардаг вэ? За өнөөдөр бидний ярих ном маань болохоор ерөнхийдөө Лондон хотоос Оксфордыг чиглэн Темза мөрнөөр заваар гурван найз болох George Harris, Jeremy өөрөө болон тэдний хүнд өрс чөтгөр гэгдэх нохой Montmorency нэрийн хөгжилтэй түүхийг ерөнхийдөө дүрслсэн байдаг. Номны маань үйл явдал юу болж өнгөрдөв вэ? Нэг өдөр гурван найз ер нь бүгдээ хотын стресстэй амьдралаас гарч нэг хэд хоног амрыг гээд Темза мөрнөөр аялахаар төлөвлөдөг. Гэхдээ яг тэдний төлөвснөр бол энэ аялал бол бүхэлдээ маш төгс төгөлтөр болох байсан ч гэсэндээ яг бүх зүйл шал эсрэгээрээ иргэдэг. За аяллаа ихэнд л тэд нэр өөрсдийн хэрэгтэй хэрэггүй баахан ачаанууд авсан ч гэсэндээ халбас сэрээ гэх мэт янз бүрийн жижиг сажиг юмнуудаа марцсан байсан. Тэрнээс болоод хоол ихээс ахуулаад янз бүрийн асуудлууд ард ардаасаа ундарч эхэлнэ. Мэдээж угаасаа хороод л төсөөлөлтөөр зүйлгэж яахгүй шүү дээ, тий. Бүх юм ингээл яг ингээл за одоо яг болно доо гэж бодонгууд л ингээл бүх юм оронгороо эргэждэг үе үдчихсэн шүү дээ, тий. За дараагийн бас нэг сонирхолтой түүх гэх юм бол тэд нар майхангаа буруу барьцдаг. Тэгээ майхангаа буруу барьснаас болоод яг тэр өдөр ингээ шүнжэнгөө бороо ороод тэгээ арай гэж нэг юм бороонд шалбанд ороод сэрсэн чинь тэдний Montmorency гээд нохой нь хамаг майхан сав үүргэгчүүдийн тараагаад ийшээ тийшээ шийдсэн байдаг. Montmorency нохой маань зүгээр нэг нохой биш. Энэ харин зохиолд маань өнгө нэмгээр ирсэн яг л тийм хүн шиг ааштай тийм нохой байгаа. За тэгвэл энэ одоо гурвуулныг заваар гэдэг ном чинь бол тэгээ Gerald K. Jeremy гэдэг зохиолч маань бичсэн. Энэ зохиолч маань өөрөө л нөгөө комедийн хүн шүү дээ, тий. Тэгээд ер нь комедийн хүн болохоор өөрийнх нь зохиолуудын дандаа тийм инээдмийн хөгжилтэй зохиолууд өгдөг. Тэгээ яагаад ийм хөгжилтэй зохиол манай байгаль экологийн тухай 50 номын жагсаалтанд ороод ирв? Байгаль экологтой яаж холбогдоод байна? За яг байгаль экологтой яаж холбогдож байгаа вэ гэхлээр одоо энэ чинь яг зохиол маань өөрөө ингээд аялж явж байгаа ийм дөрвөн тухай гарч байгаа шүү дээ. За тэгэнгүүт тэнд ингээд аялж явж байхад зөндөөл ингээд одоо яг ингээд миний саяны зурсанчлан тэд нэр ингээд маш их ачаанууд хэрэгтэй ачаанууд авч явсан гэсэн шүү дээ. Тэр ачаанууд нь завин дээр нь багтахгүй болох. Тэгээ завийг ингээд ямар нэгэн байдлаар жолоодоход нь наалдагдуулах ч юм уу нэг тиймэрхүү байдлаас болоод тэр ачаа хэрэггүй юмнуудаа хаяхаар болдог. Тэгэхээр тэр нь болохоор яг хүмүүс ингээд хэрэгтэй юм аваад тэрийг ингээд хаяж дэлхийгээ хэрхэн бохирдуулдаг вэ гэдэг ч юм уу тэр талаар бас сүнс юм болоо гэж би бодсон. Яг бол ингээд шууд тийм асуудал гарч ирсэн ингээд тэгж бол хэлээгүй юм биш үү те. Яг тиймэрхүү юм шууд хэлсэн юм бол байгаагүй. Бас ингээд яг байгалийн сайхныг ингээд янз бүрийн одоо дүрсэлж байгаа штэ байгаль явж байгаа учраас. Тэнгүү тэндээс нь бас ингээд байгалаа хайрлах хэрэгтэй шүү, юм гоё юмнуудыг хайрлах хэрэгтэй шүү гэдэг бас санаанд хүргэсэн. Энэ номноос маань авч болох тийм сургамж сэтгэл юу байгаа юм бол? За зохиолч маань яг энэ номноос яг амьдрал гэдэг тийм төгс төгөлтөр биш. Зүгээр л ингээд амьдрал гэдэг бол аз жаргалтай сайхан байхад л оршино гэдгийг харуулсан байхаа гэж бодож байна. За энэ номноос авч болох сургамжууд юу вэ? Байгаль экологийн одоо хамгаалаарайч гэдэг юм уу тийм сургамжуудаас нь түрүү хэлсэнчлэн ингээд тэд нар ингээд маш их хог хайж байгаа штэ. Тэр ингээд хайсан хог хаягдал чинь цаашлаад заагаснууд идэх ч юм уу янз бүрийн далайн амьтдад цөөрнө. Ачаа бараануудаа зөвхөн далуу руу хаяж байгаа юм уу те? Далаа эрэг гэх мэт ер нь ингээд тиймэрхүү газар хайж байгаа. Далай. Тэгвэл зөвхөн далайч гэлтгүү бас хуурай газрын бас хор нөлөөтэй гэж болох юм те. Тэгвэл яг яагаад энэ манай 50 номын жагсаалтуудаас гурвуулныг заваар гэдэг номыг сонгож уншаарлсан бэ? За би яг 50 номын жагсаалтыг харж агаад тэгээд ер нь нэр нь аягүй сонирхолтой санагдаад сонгосон. Тэгвэл бусад хүмүүс яагаад энэ номыг уншаасаа гэж зөвлөмөр юм? За энэ ном маань хувьд яг тийм амьдралын тийм саад бэрхшээлүүдийг аягүй тийм энгийнээр хөгжилтэйгээр давж туулж байгаа тухай гарсан. Тэгэхээр хүмүүс ингээд илүү юмыг ингээд эргээр хардаг болоо гэж бодож байна. Гурвал нэг завар ном маань өөрөө аягүй энгийн
үг хэллэгтэй учраас амарж байхдаа унсчаад гэсэндээ толгоогоо зоогож ядраад шаардлага байхгүй. Тэгээд хөгшинж байсан, залууч байсан бүгд уншихад юм тохиромжтой ном гэж бодож байна. Энэ номыг уншиж хахад чиний сэтгэлийг чинь хамгийн их татсан зүйл юу байсан бэ? За миний хувьд Монтморозын нохой надаа айгүй хөвгөлтэй санагдсан. Яг тэгэхээр тэр ингээд яг янз бүрийн амьтдтай дандаа дайсгалж явдаг. Тэг янз бүрийн мах хулгайлах ч юм уу. Ер нь Монтморозогийн үйл хөдлөл надад их таалагдсан. Зохиолч маань яагаад энэ номыг бичгээр болсон бол гурвалныг заваар гэдэг ном аа? Зохиолч маань энийг яг өөртөө босон явдлаас сэдвүүлж бичсэн байлээ. Гэхдээ яг энэ номыг анх бичих болсон шалтгаан гэх юм бол зүгээр л аяр жуулчлалын гарын авлагыг зорилготой байсан ч гэсэндээ яг тухайн аяллахаа үеэр босон хөгжилтэй явдлуудыг дунд нь шургуулж авчулсаар агаад яг энэ ном бүтсэн. Тэгэхээр аялал жуулчлалын тийм одоо гарын авлага гэхээр одоо нэлээд хүмүүс аялж байхдаа тийм байх хэвээр гэсэн те одоо аялж байхдаа тийм байгальдаа тэгж хандах хэвээр шүү, ингэх хэвээр шүү гэсэн тиймэрхүү зөвлөмжүүд бас байдаг үлгүү дээ те. Зөвлөмж гэхээсээ илүү яг тэднэрт ингээд тулгарсан янз бүрийн асуудлуудын тухай ер нь нэлээд их гардаг. Гэхдээ яг тэрүүгээрээ та нар бас ингүүл зүгээр шүү, тэгвэл зүгээр шүү гэсэн санаануудыг уншигчдад хүргэсэн. Одоо мэдээж тэр хүмүүс чинь хотын чанга чимээнээс холдоод явсан хүмүүс одоо байгалийн сайхныг илүү их мэдэрч байгаа бах тий. Тийм ном дээр ч гэсэндээ тэд нэр хотын чанга дуу чимээ стресстэй амьдралаас холдоод тэгээд 50 зам мөрнөр аялаа тэрүүгээр ингээд олон газруудаараа явж байгаа шүү дээ. Тэр үедээ байгалийн сайхныг хараад бас тийм биширч байгаа юмнууд хитэд зөндөө гардаг. Гурвал нэг заваар гэдэг зохиолын маань үйл явдал нь гол мөрөнтэйгээ хамгийн ойрхон байгаа шүү дээ тий. Гол мөрөн байгаль устайгаа ойрхон байгаа болохоор байгаль экологийн тухай 50 номны маань жагсаалтанд зүйсээр тооцогдож байгаамаа. Бид нар бас дараагийн 50 номынхаа жагсаалтны сэдвийг тодорхойлж байгаа. Хэрвээ та бүхэн саналаа ирүүлэхийг хүсвэл манай Номын ертөнц мэйлтэй Facebook пэйж руу саналаа ирүүлээрэй. Энэ сонирхолтой инээдтэй номны талаар бидэнтэй уулзсан мөнгөлдөө баярлалаа. За дараагийн дугаараараа та бүхэнтэйгээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.